Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны гурлагын дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөөгийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа их сураатагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны наачин гарахгүй мөх бата. Тийм байна. Гарахгүй. Яваач ямар Үснэж аван тайлбар дээр сараачаад дээ гарах юм аа. Бити байг намайг хавж л тоо. Орж ирснээс хойш шигтчих юм аа. яг яах нь үхэл гэсэн. За 2025 оны 3 дугаар сарын 26-ны 5 гаргийн яна нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Номо, Мөги, Анжгаа, Гэрлээ, за найрлагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг, за мөн Цестон бөөрөө бүндэтэл бүүцээлээ. Цестон хамтран ажиллаж байна, баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хотуу хөдөө юу гэдэг сэдвээр ярилцсанаа. За Номо. За танд амьдралын шаардлагаар хотод бүр ингээ хотын зах руу ингээ уулын орой дээр байдаг штэ айлууд. Тийм орой дээр айлын хашаанд ингээ гэр барьж амьдрах заяа. Гэтэ чи хотод л амьдраад байна штэ уулнаа л тий. За эсвэл хөдөө аслагдсан аймгийн дархан эрдэнэт биш бүр аслагдсан дорнод морнод одоо Баян-Улгийн юу гэдэг. Тийм аслагдсан аймгийн төвийн орон сууцнд амьдрах сонголт гарвал алийг нь сонгох вэ? Яагаад? Би бол хотод амьдраад хідэн төгрөгийн цалин болоод байгаа. Хөдөө амьдраад хідэн цагийн орлоготой амьдраад байгаа. Би тэрийг л бодож үзнэ. Тий. Хэрвээ ялгаагүй байх юм бол би хөдөө амьдрнаа уу яшиг агаарт. Тэгэхгүй бол тэр уулан дунд чинь бол нийл утгааш. Тэр чи уулан дээр агаарт л байгаа шүү дээ. Арай дээр мэдээ гайгүй. Хамаг цэвэр агаартай газар амьдруулж байна. Тэр чи тэгээ салхин байлг салхихгүй бол тэннэ ингээ гацчихтэй юу даа чи. Юу ч дээр бол агаартай дээр юу гэж гацсан юм. Бэлдээл гацсан шүү. Яг үндэ Номо 2 байлтыг буцаадсэн чинь дэгж амьдрдаг байсан яах вэ? За тэгэхээр аль нэгийн сонголтоо тий харин надаа аль нь илүү би нөгөө хотод амьдрахаар өндөр орлоготой амьдраад байгаа мó хөдөө амьдрсан энэ нөхцөл байдал байхгүй зүгээр амьдрах орчингийн чинь л зааж өгч ин сонголтоо өндөр орлоготой байсан бол ч уулын ороо дээр амьдрахгүй шүү дээ. Тэгвэл би хөдөө амьдрнаа уу яшиг зарлагч баг. Аймгийн төвдөө? Окей. За. Окей, Мөги. Би хотод амьдрна. Наад чи хөдөөнөөсөө зугтаж ирсэн чи нэрээ ёоч та. Харахаар гол уул ус байл шүү дээ. Чи тэгээд за чи айл аймгийн төвд амьдрах юм? Аслагцсан аймаг штэ. Булган. За Булган чинь хамгийн төвийг дуцаад байгаа. Юу гэсэн юм бэ? Аашаа дагараа гэл ингээл зүгээр аар хөсгөлээр эн чин л үгүй аймгийн төв гэсэн шүү дээ. Аймгийн төв. Тийм 90 хүн бол зүгээр ингээд чаагаад байна. Та чи үний гараар могоо бариулах гэдэг. Аслагцсан аймгийн төвч Булган гэж чаад. Булганы хаадад ил хяраараа хамраад болж байгаа шүү дээ. Аслагцсан аймгийн төв. Үгүй чи бүр бодлоо заяа. Эрдэнтээс Булган руу 60 км за. Тэгээд Булганыг яаж авч? Булганых алаач зүгээр л. Би найз өдгөөс олж штэ. Тийш дээ. Чи салтаас алхаад ороход булгаар шүү дээ. За бас арай юм бэ. За тэгчээ бас аслагцсан аймаг болсноо. Гүштэй хөвсгөл чинь юу гэж бас агарын сайхан усны тунгалаг газар л очиж амьдрий. За. Ямар ч байсан хамаагүй. Энэ хоёрыг зайлж хөөж гаргаач. Яах вэ? Хаана байдаг? Аслагцсан аймаг хөвсгөл гэж чааж ийн. Яа тий. Ямар газар юм. Ороод энэ амраа. 800 цааш ширээ шаасан сууж. Ой тэгээд та нар өөр жишээ амар хэцүү шүү дээ аслагцсан аймаг. Аюулгүй очиад амьдарч штэ. Аюу тэгээд та. Тэгээ. За тийг. Амраа нэмээ чи тэгээд аслагцсан аймагаас ирсэн нийлээд. Тэгээд найзлаад идэв. Аслагцсан сумаас л ирсэн гэж боддог юм шүү. Тэр энэ ч л өвчин бол хүний хөлнөх очдгоо газар штэ. Хөрсгөл дотроо болоод бид нэр сум яриаггүй аймгийн төв дээр орон сууцнд амьдрах шүү дээ. Үлгийг сонгосон. За үлгийг сонгосноо тий. Үлгийг зөв сонголт байхгүй юм уу?
Үгүй чи тэгээд хамгийн Би гол нь мэдгүй ээ штэ. Өдгийн аймаг чи гэхээр өдгийн ямар мөнгө аймаг үстэй. яах өөр аймаг байхгүй ма та нар чи Бага, тэр өдгийн. гээ хэлэлтэй. Аюул гээ. Өөр ахаа өөр. дорнод Дорнодоо. Дорнод юу байд юм уу? Ховд. Нуур байд юм уу? Ховд. буур нуур байгаа. А тэгвэл дорнодд очие. Буур нуур гэхдээ. Баяуулгийн даас толб нуур байгаа гэж. За тэгтээ баян үлгээ байгаль сайхантай очие. За. Буур нуур чинь бол аймгийн төвөөс 200 Наад чи зүгээр дорнод очиод буур нур алхах чинь. тийм шүү дээ. Намайг заавал алхах яах гээд байгаа. Гараад алхах чинь шүү дээ. За баяуулгийн болсон юм уу те? Тэгээд- За баяуулгийн. Окей. За мөөгийн болохоор за чи аль уулын өрийг сонгож байгаа? Би чидэлтэй уулаа орсон. Тэр дураараа тий. Болж За, штэ тийш болж. чинь юу байдг Болж. вэ? Чингэлтэй дүүргийн 15-аас хойш чинь дандаа уулын өрөөд өгөр. Чингэлтэй тэгээ шар самтагтай болчихъя гэл гэрээс. Дарихын тэр нэг ганц манцын тийшээ уулын Тэр орой тийшээгээ дэвэр явал. Тийшээгээ явал. Чингэлтэй уулан дээр байна уу? Ганц удгийн тийшээ уулын орой дэвэр айлууд өндөр хүчтэй шам дээр юм умаад хатааж ботоцоо байж. Тэр аваа чинь мон ямар юм гэдэг вүлээ? Монол. Тийм монол. Тийм монел уу? Тийшээгээ Нөө явал. хамаг хотод л байвал тэгэл. За. Чи одоо ажил руугаа ирэхдээ тэгээд хідэн буудал явж ирэх үү? Гулгаа шааж. Өглөө 6 цаг. Уул дээрээс нэг цантаа ганцхан ташилтаа Би тамирын Яаж дөрөвөр чи бөө айл нэг айлын хашааж мөрөсд юм байгаа. гудамжтай штэ. Гудамжуудаар нь ингээ мөсчтэй тий. Зундаа яах юм болоо. Буцаа гарахтаа яах юм. Тэр л юм гүтэн ш. За наад чи угаасаа гүдэг хар юм чин тэр мөөгийн бол тэр уулын өрөө дээр амьдрах ёстой no проблем бах уу. За анжгаа яах юм? Би удаа амьдрнаа. За хаана амьдрах юм? Амьдрахгүй. Би уус явда. Болж ийн. Удаан гомд очиж амьдрнаа. Удаан гомд очиж. Хоёроос ойрхон л бас зайтай байна. За би штэ те би бас хөдөө амьдрнаа. Хотод уулын өрөө дээр амьдарч ирснээс хөдөө аймгийн төвд амьдарч ирсэн хамаагүй дээр штэ те. Тэгээ би юу ховдод очлоо. Гуруулаа гоё баруун тишээ За яваа. ховд өстө шомоодонд дийлдэхгүй. За яах вэ? Гэтэ чи нэгэн сонгосон юм чи. Зүгээр. Ховд ч хүү тэр нөгөө нэг баруун бүсийн тулгуур бүс шүү. Тийм. Бас ч гэж гайгүй шүү. Тийм. За ховдод амьдрээ. За Чи одоо хамгийн наан амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Ховдоос өдгий ороод өдгийгөөс умс ордог шүү дээ. Хаагуур явбалч завхнаараа ус руу очих нь л да. тийм үү тий. Ядаргатай тий. За хамгийн наана. Тэгвэл би дорнод руу явчих уу? Сүхбаатар чинь аллагдсандаа орох юм уу? Орохгүй шүү дээ. Орохгүй юм уу? Хөвсгөлөөс ч ойрхон шүү. Гэхдээ ер нь дорнчиж 650 км шүү. Хөвсгөлөөс ойрхон шүү. Тэгтэл зүүн бүсийн хамгийн захын аймаг тийм үстэй. л дээ. Тийм Тийм л үстэй. дээ. Тэгээд дэвэл өмнө гоо явчих шүү. Ядаргатай тий. Бас 70 задгадад амьдрт юм уу? 70 задгад одоо хамгийн хурдтай өгч байгаа. Тийш тий. Ерөөсөө би өмнө гоо явлаа. Эхний хараа. За тэгвэл ховд. За ховд. За. Халуун говцол тонин гөрүүд олж төрж. За би тэгвэл ховдод амьдралаа. За хамтраалагчид танилцуулсны дараа өргөжлүүлье. За ингээд амьдрах газруудаа сонгоцсон те бүгдээрээ. За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Манай дөрвөн хөтлөгчийн хэн нь илүү дасан зохицох чадвартай вэ? Аад нь нөмөө, Бэд нь мөөгийн, Вэд нь анжгаа, Гэд нь гэрлээ. За манайхан санал асуулганда идэвхтэй хамрагдаарай. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар бөөрөө бөндидэл бүүцэлээ. Цисто намайг юм илүү үг хэлж өгсөн гэж эднийд хэлээрэй заяа. Юу энэ бөөрө бөндөл бөөцөлдөг ч гэсэн ойрт орж ирээгүй. За Одоо угаасаа нөө хавар болохоор элэг бөөр эднэр ингээд сүлдаад ирдэг гэнэ. Яг тэр өвлжөнгөө нөгөө нэг хүйтэн одоо нөгөө нэг биеийг илүү эрүүл байлгахын тулд гэдэм үү да ингээд би амар хачаалт юм байл та өвлийн үлрэл. Тэгээ хавар айгүй их юмтад ядардаг гинэ хөрх юм бидний бөөр элэг. Тэгэхээр дэмжих одоо юм витамин те массаж эдэр айгүй сайн хийж өгөх хэрэгтэй байдаг гэсэн шүү. бөөрөө массажлах юм уу? Өөрний массаж, элэгний массаж байт юм байлээ. Яаж массажлтээ? Тэр хөөрхөн амьтдыг чи массажлах хэрэгтэй. Хоёр хөөрхөн амьтан байгаа. Ингээ илээл ах юм уу? Яах вэ? Тэгээ интернетээр дүүрэн бэлээ те давхар одоо ингээд стоныг одоо нөгөө нэг эн чин дэмжих бүтээгдэхүүн бодооч те энийгээ ч уугаад массаж хийгээд ах хэрэгтэй. Илэгний массаж шин бол угаасаа бидний инээд л те. Бас гар аргаар хийдэм байлээ массаж. Бас уу? Тий. Тэр үедээ бөөрө баярлуулах хэрэгтэй. Чи хөөрхөн гэж магтчих хэрэгтэй. Эд эрэхтнээ тэгж ах хэрэгтэй. Яана яг ингээд Амар нэг мундаг хаяа нэг шүү ингээд гэд. инээдгүй болчихдог штэ. Тэгвэл нөгөөдгөө хийчихээ. Түгээс сууж яхаар нэрээ тий бөөрө магтаад илээд тий. Тий, ястаа мундаг шүү гэх. Бөөр минь өөлгөн шүү. Цаасаа ажилтээ шүү. Сая өвлийн цагт ядарсан уу гэх. За. Чи урдаас их түүр өмнө зистаа өгөөч тий. Хос үгээд
штэ. Зистон гэдэг юм нь 5000 жилийн удамжлалт ангаах ухаан аюуруудын жороор бүтээгдсэн 9 төрлийн эмийн ургамлын хаан дагуулсан бөөр шээсний замын өвчлөлт уудаг эмийн ургамлын бүтээгдэхүүн юм. Гэхдээ би энийг эднийхийг сайн ойлголоо. Эднийх нөгөө нэг гарын бэлэг өгсөн байхгүй юу? Чинь дотор нь ингээд уутан дотор цистон байгаа заяа. Тэгээд лив 52 байгаа. Элэг хамгаалж байгаа. За тэгэнгүүтээ дахиад нөгөө нэг юун доторх өөхөнд бишээ цусны өөх тусын багсах өөх тус липидийг багасгадаг бас нэг юм байсан. Тэгээ эмэгтэйчүүдийн үтрээний өрөөс мөрслийн эсрэг дээрээсээ уугаад доороосоо ингээд хийдэг гээл өгсөн. Тэгэхээр яг энэ хаврын цогц эмчилгээнийхээ бүтээгдэхүүний дээдсийг л өгсөн юм байна шүү дээ. Хаад юу вэ? Коплет байсан. Тэр коплет байсан. Яг үнэ коплет байсан. За энэ цестоны чинь жирэмсэн хүмүүс ч их сууж болдог гэж байгаа. Тийм байгалийн ургамлын гаралтай болохоор тийш дээ угаасаа энэ эдний бүх юмнууд чинь нөгөө хемлаберинт ч ихтэн дандаа л ургамлын найрлагатай байдаг штэ тийм. За нөгөө 9 төрлийн эмийн ургамлууд чинь ингэнэ гэж байна. Бөөрийн архаг өвчин үүсгэдэг E. coli бактери болон бусад нянгийн үйлчлэлийг дарангуулдаг, бөөрийн гэмтэг хордоо нэгдлүүдээс бөөрийг хамгаалдаг, антибиотик эмчилгээний үр нөлөөг дэмждэг, эмчилгээний дараа гам барих зорилгоор уудаг, ууц нуруугаар чилж өвдөх зовирыг намдаах ба шээс хөөж хавн бууруудах зэрэг үйлдэлтэй гэсэн. Одоо бүгдээрээ цэгийг ажилтнаа ороод ирэхээр цистоноор бөмбөгдөө дэгэлээ. Тэгээ ер нь бол нөгөө нэг хүн шээсээ амар анзаарч явах хэрэгтэй билээ. Өвдөө өндөрнөтэй нөгөө тунцтай байна уу гэд тий. Тэгэл ингээд одоо эмчилгээ хийлгэж байгаач бай, хийлгээгүй ч бай, урьдчилан сэргийлэгч бай, аль ч үед ингээд цистон байсаар л байт юм бэлээ. За цистон дээр хийгдсэн юм 80 гаруй эмнэл зүүн туршилт судалгааны ажлууд хийгдсэн байт юм байна. Тэгэхээр судалгаа нээлттэй байдаг учраас та өөрөө уншаад танилцах бүрэн боломжтой. Тэгээ цистон та 2 ширхгээр өдөрт 2 удаа 2-оос 3 сар уун ингээд нэг курс болно гэсэн үг тийм үү. За хашаагч нь бүр ингээд 3-ыг авангуудаа нэг нь ажил дээр нэг нь гэрт нэг нь машин дотор нь явж байдаг байсан шүү дээ. Тийм санагтлаар айхтар хүмүүс чи ийм байдаг байх нь шүү дээ тий. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн албан ёсны эмч төлөөлөгч нараас 80 80 83 85 88 93 99 96 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд захиур төмөр цэгмэн гэж сошиал хаяг руу орох боломжтой. Мэдээж бүх эмийн сангуудаар байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бөөрөө гүн тэтэл бөөцөлий цистон хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв хотуу хөдөө юу гэдэгс дээр ярилцаж байгаа. За мөөги. За бид одоо чи хотод ажиллана шүү дээ тий. Хотод ажилланаа. За хотод ажиллангууд чамд бол ерөөсөө юу радиогийн продюсер барилгын туслахын ажиллагаа олдсон заяа. За бид хоёр хэрэг хотод ажилд амьдрах байсан бол хойлонд нь орцны үйлчлэг чийг л ажил олдно. За хөдөө байгаад одоо гурууланд нь бүр хөдөө туслах малчаа. Ер нь бол асуулт нь юм. Хотод байвал ирчүүд нь барилгын туслах ажилтнаар хүүхнүүд нь орцны үйлчлэгч юм. Эсвэл бүр хөдөө туслах малчин их үү яагаад? Барилгын туслах юм. Хөдөө малчин ээжээс барилгын туслах юм. Энэ бүр яг шээс нь гоож гоод энэ тий. Би малчин нэ. Би малчин юм тий. Туслах малчин. Би тэн дээрээс чинь нөгөө нэг наба шиг тийм үстэй. Хоньны бэлчээр дээрээс лайв саад тийм. Гэхдээ яг үндхүү гэдэг. Эрэгтэй хүмүүс малчин хийхээр ажил амар амархан байдаг байхгүй юу? Эмэгтэй хүний ажил дуустдаггүй байхгүй юу? Би тийм нэрштэй нэг айлын туслах малчлаар очиж байгаа, мянгатын туслах малчлаар очиж байгаа л тэгээ хүүтээс очно. Иш юм уу? За чи ч яах вэ? Хөөх юм уу? Номын цэцгэл тэгээ тоглох тамираа дулмаа болох хэрэгтэй даа. Иш. Би одоо тэгээд амар штэ өглөө 5 цагт сэрнэ. За. Тэгэл үнээгээ саагаал хэн чамайг 5 цагт сэргэсэн? Хөөе тэгж сэрэхгүй бол болдгүй юм. Чи туслах малчин чи тэгээд хөдөөч нь штэ өвөл зунаасаа их хамаардаг юм аа. Өвөл бол тэ ер нь хөдөөний амьдрал биш штэ нарнаас амар хамааралтай. Зун болвол тэ эрт сэрхээс өөр аргагүй хаар өөрөөр нар мандчихж байгаа байхгүй. Тэгэхээр эрт сэрнэ. Өвөл бол чи бараг 10 марав хүртэл унтчих шүү дээ. Удлаа. Харахгүй байгаа юм чи босоод яах юм? Юу гэж 10 хүртэл унтчихэд юм балаараа дагаарай. Өсрэл 7 тийштэй 7 цагт босож үнэ малаа сааштэй. Өвөл ямар юм бэ 7 цаг цаалгаж идэг өмнө гэж хаана байх юм? Байлгүй яадий. Танаа Сүхбаатарын шиг ажилгүй юмнууд гэж юу байсан юм? Баруун ташаа ажилдаа агингээ Сүхбаатарын ажил. Сүхбаатарын заа юу? Гүүгээ сааж айргаа эсгэхгүй. Тэгээ үнэ малаад саахгүй өөртөө үнэ малтан байж яадаг гэж хуурай суу авч цайгаа сүлдэг. Үнэ биз дээ. Үгүй яах вэ? Тэгээд одоо 10 цаг тосоод байгаа юм чи. Бараа 10 цагт унтчихад 10 цагт тосгоотаа шууд лав эхлэв. Тэгээ хөө ярдаа.
Эдний Зүгбаатарын өхөрнүүд нь заяа бүр зэрлэгшээ заяа бүр амар бүр баригдахгүй заяа. Тэгээ хамаг тугалнууд нь ингээд ээжийг хөгчдөг. Үнэгээ саадаг болохоор. Динхээс нь том. Тэгээд удаас хэрэлдэж байгаа ч баг. Цагийн сайханд бол бүр хоноо холбот цаадаг байсан. Чи сүүлийн үед одоо энэ амжиргаан дэвшлээд нөгөө тул ч нөгөө хурдан морой наашин цаашин зараад мөнгөтэй болсон юм шиг байна. Ер нь л нэрээ үнэгээ саадаг айл тун ховор болсон. Би бүр шок заяа. Хөдөөний айлд очиж чинь хуурай сүүгээр бидний нөгөө кофенд найруулж угаад байдаг сүү байдаг штий. Тим сүү гаргаж ирсэн цайгаа сүлээд нас. Би бүр шок. Тэгээ малтай айл ирнэсээ юу? Тий. Бүр амар баяа. Орчин үетэйгээ хөл нийлүүлж байгаа юм л да. Маллаасаа сүү авдаг батал бүр сүлд малдаа сүү өгöd. Модо капитан. Тэгснэ цагаасар болгонгууд нэг одоо арай гайгүй ажилтаа анкаданууд нь тэгээ сүү мүгээ тэгээд нэг хөлдөөж мүлдөө хураачтай юм шиг байна. Тэгээ тэднийхээс очиод сүү худалдаж аавна гэдгээд авчаа. Тийм билээ. Нэрээ тиймэрхүү юм харагдаж байгаа шүү. Тэгдэм байлээ. За би бол өстой туслаг малчин хөдөө тэгтээ тэр хөдөө сайхан туслаг малчин хийж байгаа. Тэгээд 1000-ийн ихнэр олчноо. Доор нь юу эсэ? Доор шүү. Юугүй 1000 гэж байхгүй л ихнэргүй. Ихнэртэй үжиж 1000 болдог. Хөдөө бүрст үзээд үгүй ихнэргүй 1000. 1000-ийн хүүтэй суuna гэж. 1000-ийн чинь хас хажууд нь туслах малчин гэдээ бас нэг нөхөр байж байгаа шүү. 1000-ийн туслах малчны хөдөө суух юм уу? Тэгвэл тэгээ харин бид тэр туслах малчныг би 1000-т болгон заа би чадна. Тэр 1000-таа нийлж тохход л дээ. Тэрнээс нэг нөхөж магадгүй. Ороогүй алга болчих. Чи хавтад нэг амархын мэрэгч юм даа. Би ингэж би анханасаа ингээ гэрээгээ ихтэй ингэж. За би тийм нөгөө нэг тоон шанагны тэр сүү цагаан эдэтэ чинь зууралдах өрөм тараг бүрэх тийм янз бүрийн тийм юмтай зууралдахгүй. Би хонинд явъя. Хонинд явах олддог байхгүй юу? Хонинд явъя. Адуу малыг чи эргүүлье. Тийм гадуурх эр хүний сайхан ажлыг чи хийя. Адуу малыг чи эргүүлье. Чамаараа аягүй адуу малаа эргүүлж байгаа юм. Чи харин хонинд явбал яв. Тэр манай тэр нутгийн залуучууд угнаас хонинд явж байгаа хүүхнүүд тэр очдгийг. Гэлэг стратунууд нь хайн өөрсдөө. Юу иргүүл. Имэгтэй хүмүүс амар дутмаг байдаг шүү гинэ. Нөө ингэсэнтэй нэг хавдын мэдээгээс сонд дээр зар гарсан чи 1000-ийн ихнэр шивганд гахаж хүү. Гин каброж гадаад. Хамгийн ойроос хөнгөж гэрлээ гэж. Туслах малчин шивгаа их идчихсэн гэж хэлжээ. Тэр нэг ирлээ. За яшиг тэгвэл юу яаж л да ядаргаа тань дээр буян сумд шивгаа тарьдаг гэсэн нүгэл ядаж шивгаа тарьдаг айлын туслахаар очил та тийм шивгагийн зараал өвчил та. Ядаад ах юу вэ? Буянтынхан ч бас тарьдаг үстэй. Болгон нь ер нь бол амарлаг. Дахиад эцтэй шивгаа гаргах нэ. Насаараа шивгаа тарьдаг хүн шивгаанаа хахчих. Тэндэмээс. Ихгүүл чи ингэж 20 жи шивгаа тарьж байгаа гайгүй болно шүү. Яг шивгаа ч болох шүү. Яаж хийж байгаа л нөгөө нэг эхнэр нь болно гэсэн болохоор тэгэл би зүгээр хавдын бүгчүүд нөгөө нэг шивгаа авчирч зардаг байхгүй болсон. Яас гэсэн чи. Мэдгүй тэнд гэрлээ гэдэг үг бүгднийг авцсан. Би зүгээр хоньны бэлчээр дээр нэрээ зүгээр тэр хавийн хамаг хоньныхын залуучуудыг цуглуулаа хүзэр тоглож байгаа. За хожигдсон дэр бүх айлын хоньнуудыг цааш нааш нь болго. Хонь нийлүүлүү гэж сууж ин. За тэгэл зүгээр божигнуул. Тэр хавийн хоньны залуучуудыг цуглуулад гэл үлдсэн болгоо. Тэгэл гоё болгосон. Тийштэй. Оо яас ийм ээж үстэ боож өгөх бах тий. Зүгээр наагур нөгөө хэд хоноо хийчаад тэгээ гэрлээд шаваа. Парк ээжүүд нийлж мөнгө нийлж байгаа гэрлэг явуулах юм. Хавдад шин цагийн хоньны дээр. Доод гэрлэг дараасаа заа. За дэмжин ажиллагч ярьсны дараа номер орно шүү. За номер. За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнд дэмжин ажиллаж байгаа. За эрүүл мэндийн яам, эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрийн өвчнөөс өрсөн зэрлэг заавар зөвлөмж хүргэж байгаа. Тэгэхээр сүрээгээр өвчлсөн хүнд хориглох ажлын байр гэж байдгүй. За гэр бүл болоход нөлөөлөх үү?
нэгэнт эдгэрсэн бол халдвар судлалын талаас хориглох ажил байхгүй боловч тоос шороотой, чихтэй, хүүтэн нөхцөлд удаан хугацаагаар ажиллавал сүрийн өвчин дахин сэтэрч магадгүй юм. За өвчнөө бүрэн эмчилгүүлээгүй халдвар тараасаар байгаа хүмүүс л гэр бүлийнхэндээ халдвар тараах аюултай болохоос биш эмчилгээ хийлгээд эрүүл болсон хойно гэр бүл болоход одоо сөрөг нөлөөлөх зүйл байхгүй. За сүрийн өвчнийг устгах олон нийт удирдсан хяналтын тогтолцоо бэхжүүлэх төслөөс мэдээллийг хүргэлээ. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч эрүүл мэндийн нийгмийн бодлого хүрээлэн баярлаа. За өнөөдөр хүн хотуу хөдөө юу гэдээсээ дээр ялцчаа. За нөмөө. Угаасаа туслах малчингаал болно шүү дээ. Чи зүгээр чи юу хариулах юм? Би юу? Хүүхэд гаргаа байжсэн нэрээ. 20 шигчөөл тэгэл. Айтаагаа шиг ирчүүдээр хүүхэд гаргаж ийсэн нэр. Тэгээ мянган малчин нь аавуудынх нь нэрийг эртгэ шиг бичиж амтдаг. Малчин бол олдохгүй шүү. Тий, мянган малчин бол олдохгүй. Йоо, аавуудынх нь нэрийг бичиж авч байгаа шиг. Йоо. Урагчин хүү цэрэнд орж олдно. Тэгвэл тэгэл цоглуулж агаад урагчин гаруудыг тоодгүй шүү. Өстө ойр тулахгүй шүү заяа. Чи нэг жоон тасаа байгаараа даа. Тийм шүү. Жижиг таттай. надаа 10 хоног өгнө гэсэн шүү дээ. Тэгээ би 10 хоноо авч яжил үзэн штэ. Үзээтэй штэ. Тэгэхгүй тэгээ гиндүү. Тэгээ чи би өөрөө мянга толцсон байвал яах вэ? Тэгж цуглуусаар байгаа доо. Хавар төлөний аваа. Янгад малчин номон 10 хүүхэдтэй. За эцгүүдийн нэрийг хэлээд байгаа. Тэмдэглээр. Та нар надад ийм амьдрал зааж өгсөн шүү. Зүгээр явчихсан үнийг. Бабац тэмдэглээр. Яаж зөвтэй өөрийгөө хөгшгөө ойлгохтой. Ажаа тэмдэглээр. Ажаана. Гэхдээ одоо тэр нас айлх нь. Гэрийг хаалган дээр ингээд ийм гэрийнхээ дотгоор шагааж байгаа те. Муусаа урагчд байл. Заа. Чи зайл. Аюул гээд байгаа штэ. Тэгээ баахан бэкүүдтэй. Зайл олон бэкүүд чи айлнаа. Йоо. Хой нөгөөд чи нэг мэдсэн чинь бүр амар бүрэгдэж охин айгуул майгуулыг төрүүлцээ. Оо тий нэрэ бүргдэр алдартай юм чи тэгээд хонь авахгүй бол бүргэд. Чи тэгээд нэгэн тал тэнд амьдарч байгаа юм чи шашин машинд нь ороод чи нөгөө нэг юу лээ Арамадан сар мараад тэгэл мацаг цацаг барина штэ. Тэгэл ясын дарна штэ яхаа. Тэгэхгүй болвол тэр чинь хүний газар бөөрөл хүлэн штэ би. Та намартаа нэг хитэн каз явуулж байгаа ахын дөө. Чи 10 бүргэчин залуугийн хүүхдээ хот нэрээ чи үл тэнчээ үлсдэг. Нэрээ жархан те. Хан чи биш бүргэж юм байна. Танах бүргтэй бо. Бүргтэй. Хараад. Хэдий. Одоо нөгөө 3 сар чигсүүрээ дээр нөгөө бүргэдийн баяр болдог шүү дээ. Тэглээд нэг хотод орж ирнэ. Шин баяр болдог болсон. 3 сард нэг 10 сард нэг болдог болсон. 10 сарыг нь баяул гэдэг болно шүү дээ. Энд бас давхар болдог болсон. Оо тийм үү. Хит годогтлох гусцсан. Яа. Уу яа гэсэн чинь нөө захын ороод те. Аа тэнд ээ нөө. Нөөд чи нөө нэг бүрдийн өдтэй малгай залгаа. Өөе чаас нөгөө нэг барилгын туслах ажилтан хийгээ. Тэгээ нөгөө цемент тоосго моосго наарч зааш үүр зөөж гөөсөр аваад нурууныхын диск мэскэн сууц амар хэцүү байгаа шүү дээ. Ингээд амар гоё цэвэр агаарт бүр гоё болцсон. Гар хуруу муруу бүр ингээ хагараад. Бүр хагараад имшээд хүн барихын хэцүү. Жаахан өргөж болохгүй шүү. Мөг хазрын чи идлийг 10 хүүхд гарахыг бүр амар гоё гэж бодоод байгаа юм тий. Бүр арга энэ өрч бүр яг тийм байгаас бүр өөр тэрэндээ эвлэж амар гоё. Бүгд нь ангахаа тэгдэхэ гэдэг. Бүргэчний хүүхдүүд юм ангахаа тэгдэг. Йой. Тэр хүүхдүүд нэр байхгүй тэр солонгосууд шиг тий ааваар нэрлээл тэрний хүүхд. Үе хүмүүс бүр хөдөө нэрийн эмэгтэн дутагдаад байгаа гэрлээс гяс борлогдно гинэ. Хойлоо зүгээр алцахгүй юм бэ нөө намаа минь. Нийгмийн онгорл болчих та. Юу тийм бэ дээ. Та наад чараач хурагчин өсрөнд орч цаашаа гэж байгаа сте. Баас. Нийгмийн хонгор гэдэг нь ямар амар нэршилтэй юм тий. Одоо хотыгоор бол төмний ундаа гэсэн. За. Тийм учраас муусаа жижигхэн бүрэгтэй нөхдүүдийг зайл. Бүрэгч өссөн штэ гэдэг л яах юм. Одоо ер нь бол нэрээ бүрэгтэй залуучууд нь үнэхээр модны юм шиг байгаа шүү. Тийм юм шиг байлээ. Тэгэл би Facebook, Instagram-д байнга бүрэгтэй зураг оруулна шин. Тэ. За, зураг оруулах яах вэ те? Анжаар асуулт ирсэн. Анхнаасаа хөдөө амьдардаг байсан бол хотод анх удаага орж ирээд хамгийн түрүүнд юу хийх вэ? Эсвэл хотод төрсөн бол хөдөө очиод юу хийх вэ? Одоо хамгийн
анх л гэжсэн үг штэ тий. Одоо хөдөө очиод уу? Тий. Одоо та анханасаа та ч Сүхбаатар төрөө үсттэй. Тэгсэн л дээ. Тий. За яг та тэгээд алийг сонгох юм? Сүхбаатарт нэг гектар амьдэрсэн юм байхгүй, хотод л амьдэрсэн. Би хөдөө очиод би ч увсад очиж байгаа штэ. Тий. За. За ямар ч байсан увсад очисон юм чинь тэр хархраа дүргний гол тэр хойгуур хиний охин өсч үү, хиний айрыг эсч үү гэдэг. Тэр хархраа хэсэг морь унаал давхин. Байгаль нь өстө үнэхээр тасархаа гэж. Хэсэг морь унаал айл амтнаар гисэл давхин да одоо өөр арга байхгүй. Тэгэл нөгөө нэг эдний адууч анхан дээр нөгөө нэг гол өксөж уруудаад архиудаг гэдэг шиг тэгээд нэг хэсэг явна. Таач одоо Тэгээд сугалдрахчаад тэгээд цагтаас эмжээлэрээ нэг анжгаа байсан шүү гэл тэгээд тэр ингээ солиорж туслах малчин харин тийм Эмжээл гэж юу вэ? харин туслах малчин тэгээд тийм морь зөр байх юм уу? Та дөнгөж анх л очиж байгаа шүү дээ. одоо модон морь унаал явъя. Чог. Хосч гэдэг юм уу? Модон шилбэр унаал хосч гэж. Одоо тийм харда таньж мэд хинч байхгүй. Та яг л ингээд хотод төрж өссөн. Тэгэл одоо хөдөө анх амьдрах гад очиж байгаа шүү дээ. Шулуухан үсээ хусаад дам дээл олоод өсчихөө тэгээд. Бараг тэрэн дээр Зам гэвэл танд бадарчлаад явуул яа. Тийм бол таны хүмүүс амар хүлэн зөвшөөрөөд ядтаа хоногийн хоноод Тэгээд бадар бариа тэгээд. Тэрэн дээр бөө усан дээргүй. Тэгэхээр чинь бас Ламаса бөөн дээргүй юу? лам нь амар тийм нөөний сайхан сэтгэлтэй юм шиг харагдаж. Хөөе. Би ч нэстээ ингээд өсөрч өсрээд бүжгэлжлэхтэй бас эвсэлтэй хүн чинь бөө бол Тэгээд та нөгөө онг тэнгэр нь орж ирэхээр нэг өөр хэлээр ярих бол тэр нь чадах юм уу? чадлаггүй яах вэ? Аяа. Солиор бол яштай хөөе. Яа бүр бөөвөлт бүр өсөрсээр турцсан. Таних арга Чүүс залуу. бор айгу турхаа борт шиг болсон бүр ингээ. Тэгэж дүү хотод амар цайрын ирж гинэ гэдгс чи маний дөцч аашгаа. Хэдүүлээ танихгүй те. Одоо өнөржийн урдлаараа юм цацгтай шүү дээ. Нэг таньдаг дуу байхлаар ингээ харсан чинь нэг сарцаг гартай нэг нөхөр барилгын туслах ажилтнаасаа яаж болох вэ? Богватор гэдэг. Наа түүхтэй сайн хооллож унтлаад явуул. Миний дараа гэсэн номжцэг 11 хүүхдийн эцгийг мэддэг бай. Хөөе би сайн ч тэмдэглэж авч байгаа. Оо би яач бүргэлтэй гэсэн. Нэрийг марччаа. Хаалга төгчгөө марцсан байх. Хоорн солилцсон биш үү? Юу их тийм тийш хадж яах юм тэр чи. Хаалга төгчгөө марцсан чамаа. Чи 10 хүүхдээ үуч яддаг штэ. Харангууд шүн хинч орж ирсэн. Бум. Тэгээд намаа чи явандаа юм болчихноо. Хаандаа ингээд нойроо харамлаад тэр хүүхдүүдтэйгээ зурагдаад ядаж байгаа юм чи хүн хажуугаар нь ороод гясал цаашаа. Юу тэрдээ хэрэг уралдаж ядаргаа зүгээр. Жоо би чи яхад би бас амар Чигнээсээ ядраад ах юм. Нэг гоё юм ярь. Өөрөө дүрс амар гоё гэж. Чи 10 хүүхдээ ноолуулаад харин тэр 20 өшигцэн авдал болно шүү дээ тэр бүр чи. Намаг нэг залуу галаад үлгдэг залуу. Гэрлээгчээ та намайг 1000 толгойд өгөөч гинэ. гэрлэх чи 1000 болгож чадсан шүү нэргээсээ чадна. Чи одоо нэг идэж явуулчих. Тэр хон дээр нь очиод төлөвлөгөөг сонсоолаа тийм. Би ядчил хардаа ингээд нэр аргуудын зааж өгөөд. За одоо чи тэр айлаас очиод тэгээд нэг 5 хураг ямар ч байсан нэг хямдхан аваад. За тэгээ наа 5 хураг чинь дараа жил нэг аятайхан болонгууд нь эргүүлж зарна гэд ингээд би чинь бас тэнд бас амар тийм юм. 5 урын 3 Оо нэгийг хамаагүй тэгээд болгоно шүү дээ. Дорнт явуулах байж. Тэгсэн бол туслах малчин болсон дорнтоос ч бас хадлан тийжэл наашин цааш нь удах байж үү дээ. Тэгдэг байжтэй. За яг одоо өнгөрсөн ороо бөмбөрсөн дэлхий болсон. Одоо тэгэл гар хадуураар л хатгаас ой бас тоо юм. За Улаанбаатар хотод 17 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зөвлөмөр эмнэлэг болох Медипол эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За Медипол эмнэлэг Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай сургуулийн зөвлөмөр эмнэлэг байгаа. Тэгээд GCI олон улсын эрүүл мэндийн магадлалын итгэмжлэлтэй тэгээд төрч бүхэл энэ Турк улсын эрүүл мэндийн сайдынх нь эмнэлэг гэсэн шүү. тий эрүүл мэндийн сайдынхын эмнэлэг. За одоо би зүгээр ингээл та нарт айгүй ойлгомжтой хэлье. За Намаа ахын дүү ингээд те одоо
Баяуулгүйгөө сүрж ирлээ. Наадах чинь турк энэ чинь казак гэл турк гэл хоёр ч төстэй үстэй. Шууд Турк гэдэг ярина үстэй. Яг бүр 100% ойлгоод өгтөй төстэй байдаг гэсэн би асууж үзсэн. Чи шууд ойлголцсон. Ойлголцдог гэсэн шүү. Ойлголцдог гэсэн. Тэгээ ингэт юм байлээ. Зүгээр л тэ ингээд одоо чи ингээд сүүлийн үед сонсохтой Монгол дэмжлэгээгүй гинлээ. Гадагшаа өгсөн, хөөгцөн, тугдсан гэх ингээд ярьж байна. Яг тийм хүмүүс зориулсан үйлчлэгээ буюу тэ энд энэ эмнэлэг өөрийн гэсэн Монголд нөө салбартай юм байна. Төлөөлөгчийн газар. Төлөөлөгчийн газартай. Тэгээ Монголд үзүүлсэн шинжилгээнийхээ бичгнүүд зураг хөрөг одоо юу байдгийг чинь бүр дискэн дээр бичээд өгдөг болсон. Тэрийг төлөөлөгчийн газарт өгөнгөд нөгөөдөл нь цаашаа явуулаад тэр эмнэлгийн мундаг доктор профессорууд нь үзэж хагаад энэ хүнийг манайх эмчилж чадах юм байна. Тэ тэдэн хоногийн эмчилгээ болноо. Ингээд эмчилгээ үйлчилгээнийхэн зардал нь тэд болно гэдээ бүр үнийг нь хүртэл гаргаад өгч юм байлаа шүү дээ. Тэгэнгүүт нь за одоо явъя гэд жинхнээсээ хүнээ аваад очихгууд шууд нисэх дээрээс нь тосч аваад эмнэлэгтээ өөрсдийн унаагаар аваад тосч аваад эмнэлэгтээ аваач хэвтүүлчих нь. Бүр сахиур дагаж очисон хүмүүсийг нь хүртэл байр майрыг нь түрээсийн байр майрыг нь зохицуулна гэдэг байгаа байхгүй юу? Тэгдэг гэсэн. Дээр нь 100% орчуулагчаар хангана. Одоо Турк руу ч нэг 30 хоног дотор бол визгүй юм байна л да. Тэнгүүд эмчилгээгээр очисон хүмүүс ч нэг эмчилгээ нь хийгдээд 30 хоногоос дээшээ гараад ирэхээр виз авах шаардлагатай болдог гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд энийг нь ч гэсэндээ урилга гаргаж өгөөд тэгээд визийг нь ажлын 2-оос 3 хоногт бүр гаргаж өгөх бүх зүйл дээр нэг тусал дэмжиж өгдөг. Зүгээр манайх дээр ирээд эмчилгээ сайхан боллоо шүү дээ. Тэгээ Монголдо урж ирсэн ч гэсэн нөгөө энэ өөрсдийнх нь төвөөр нь дамжуулаад одоо салбараар нь дамжуулаад онлайнаар тэнцэнэ хяналтандаа байгаад иж болно гэж байгаа. Гоё. Удахгүй Turkish Airlines-тай хамтарч ажиллана гинэ. Тэгээд ирэхээр нислэгийн хөнгөлтэй билет захиалах боломжтой болно гэж Ааха. байна. Төгтөрч юм байна л да. За тэгээд мэдээж мэрэгжлийн орчуулгын үйлчилгээ байгаа. Тэгэхээр эмнэлэг таны бүх үе шатанд одоо Монгол орчуулагч шуурхаа үйлчлэх нь байна. За тэгээд одоо та эмчилгээгээ илгэж эргээд ирлээ штэ. Тэнгүүд ингээд нөгөө онлайн зөвлөгөө хяналт эмчилгээний одоо хяналтанд яваад байна гэсэн. За илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 99 19-6 за 77 28 40 49 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд Medipol SGMN гэдэг шууд салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицбор эмнэлэг болох Medipol эмнэлэг хамтран аярлаж байна. Баярлалаа. За одоо чи мөөгийн дээр очиж байгаа тий. За тийш дээ. Намаа яриад дууссан. Намаа ярьсан тий. За Юу ярьж байлаа? 3 дахь асуултанд хариул да. Юу гэсэн асуулт байлаа? Намаа чи хариулаагүй шүү дээ. та өөрөө хариулсан. Би ч бас хариул. Төвөр. Би ч хариулаагүй мүү? Юу вэ? За хариулсан. Би ч нөгөө айл хийж байгаа. Айлг модон морь Арай залууд султаал Тийм гэсэн. байна. Яа. За би штэ тий. 10 хүүхэд Анх ингээд хөдөө очингууд надад таньж мэд хүн хинч байхгүй гээд байгаа штэ тий. Тэгэл одоо юу л яах бах та аймгийн төв дээр байгаа штэ би чинь бол анх. Тэгэхээр хөтөлбөр халамж үйлчлэгээний хэлц дээр нь очиод ажил байна уу гэж сурах бах та. Тэгэл гэтээ юу яадаг гэст хөдөө ингээд ажиллаж амьдрах гэдэг очихоор угаасаа нөгөө тэнцээ чинь бүх төрлийн хүн дутагдaltaй байгаа учраас амар гой хүлээж авд юм шүү. Юун дээр тэгин хоёрыг арьтын ингээд аймгийн хаалган дээр ингээд хатагтаа өгөх. За би лав тэгж хэлээгүй шүү. Арай хатагтаа өгөх юм бэ? Тинчээч ингээд бүрээс ингээд ажилд орохгүй байждаг ч хүмүүст нь олдохгүй. Хөдөлмөр халамж үйлчлэгээнийх нь бүр аймагдаг болсон. Хотоос ямар юмнууд ингээд ирдгийг мэддэг те. За та чийл болоод ажил хийх гэж ирсэн баг та. Нөхөр л хаж яваа үз. Тэгин Хамаагүй. Ядаргатай. Хамаагүй. Тэгэл атарх хүүгнүүд нь шууд гэрлэгийн зургийг аваад пост аймгийн групп дээр пост тавина. За ийм хүүхэн ирсэн шүү. нөхрөөдөө бол гомжтой байгаа. Нэр тэгин их чи таны хараад шууд Аари 3-7 хоногтой гэрээсээ гараад ирэх юм байна. Актер үгээс байна. тэгээд та гудамжаар явгод эхнэрүүд нь нөхрөөдөө гэрлүүг тууж оруулаад бүр ор юу гараад байгаа юм. Малин ашиг болсон. Ямар амар хэрүүгээ. Ховдын сон олон минь тэгэж уухгүй зү. Ядаргатай тий. Чи тэгэл тэр ардаа юу шиг өшөөний дор уйлаас би ямар яасан. За, намаа яах вэ? Би одоо тэнд очиод нэг жижигхэн үүсэл байгуулнаа.
Үүсэл. Тий, алдсан гэсэн зар ингэсэн тэгсэн гэдэг одоо тэгэл юм уу мазаахад хэлгүй дээ. Казакаар ирч чадахгүй тэнд юу ч хийхгүй шүү. Юу ч ойлгохгүй. Тий. Юу ч чамайг юу ч ойлгохгүй чи тэдрэг ойлгохгүй. юм биш. Хүүхдээ болохыг бол ойлгож байна. Чи хайртай. Тэр чи хэлмэл ирэхгүй. Чи үүсэл аваад бүр шатлаа штэ. Тийм биш. Чи ч Яг шатах чинь шүү. Ихлэг багтаа шатах чинь. Чулуух шиг л хүүхдээ болсон дээ. Тэр чинь бол хил ус ирэхгүй шүү дээ. Нүд аваараа тохирцооч болтгоо. Тийм штэ. Тэгээ ямар сонио жоохон гайгүй явуулч гайгүй санаа илээд өчгөө тэгээд Би ч ямар ч хийж шаардлагагүй. Чи нэг удаа сонин шүү. нутгийн залуучуудтай уулзрахгүй бол тэр чинь амар том жуулчны бүсэн штэ. Хамгийн түрүүлээ гадаадууд явж. хамгийн түрүүлээ казакуудаас эндээс явахдаа бүргэттэй юу гэж асуулгаар сурчтай. Бүр болохгүй лээ. За тэнэг дээр монголоор дээр чи хайлтгуудаас ярина штэ. Ингээ. За ер нь бол ингээ штэ. Би тэгвэл нэрэ зуны аялал зурчлалтай нь туслаа. Тэгээд ингээ нөгөө эхний хэдэн жил нь яг хоосоо хоноолез тэр хойгоор би сургууль цэцэрлэг үйлчлэгч хийж агаад тэгээ гайгүй нөгөөний казак гэл жоохон гадарладаг болж агаад тэгээ 100 ингээд аялал зурчлалыг нэрэ гадаадас монголчууд аваад бусдын аваад ирдэ штэ. Чи тэр аймгийн нүдээр очиж сургууль цэцэрлэгийн үйлчлэгч хийхээ орнууд Улаан Баатартаа орцны үйлчлэгч хийсэн дээр хамаагүй цэвэр агаар тэндээ байж. Оо, таних хүн байхгүй тэр чинь сайхан. За. Амар ахгүй. Тэгээ тэнгуүтээ зуны улирлаар нь би одоо нөгөө яг жинхэнэ ингээ нөгөө ойлголттой болцсон юм. Яг чи их бүрдэх ажиллах. Чи юу? Ориг бүрдэх ажилд орно. Ориг ажилд орно. Түр ажил хийж байгаа да. Бүрдээ хүмүүсийн дугаар төлж аваад. Бизнес санаа бол хизээч дуусахгүй. Яаж хийж байгаа л би 2-3 бизнес хийж байгаа. Хаана бүрдээ өвөө хажууд номсыг авч байгаа. Ерөөсөө тэр нэг 5 богд руу чи юм зөвхөн боргоод явдаг. Боргоо явдаг. Өлгийгөөс 5 богд руу явдаг угнасаа тийм маршруттай үн хайштай. Чи тэнд нь боргооны бор болж болд шүү дээ. За одоо гэс мөгийн санаа дуулдаг шүү дээ. Санаа асуулганд хариулах гэдэг нь мөгийг гэс хариулчихсаа чи бүр анх хөдөөнөөс орж ирээд хотод анх орж ирээд хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Хамгийн түрүүнд юу хийсэн бэ? Хамгийн түрүүлээд ажиллаа болж байгаа шүү дээ. Барилгууд дээр ихсээд туслахаа хүн Наад чи анх эрэнгүүтээ нарантууд дээр очиж хойш өрөдсөн. Тэгсэнгээ үсттэй. Гэтэ эхлээд ажиллаа олно нэрээ. Тийм штэ тий. Тий, шууд барилгын туслах. За би маргааш өрөөд ирэх хичээ. Тэгээд Сүхбаатар хэлбэд орчих. Яг ч Авто хотор орж А нэрээ тийм штэ тий. Нэрээ тийм штэ. За Тэгээ парк орно. За манайха Эрдэнэт саналаа нэгэнд өг цаг ирсэн. Нэвтрүүлгийн цаг дуусгаад байна. За манай дөрвөн хөтлөгчийн хэн нь илүү дасан зохицох чадвартай вэ? Аад нь номоо, Бэд нь мөөгийн, Вэд нь анжгаа, Гэд нь гэрлээ. За би анжгаа саналаа өглөө. Анжгаа яагаад гэвэл угаасаа скаут юм чинь хаач усан амьдрна. Анжаах намаа кабины бор гэсэн болохоор би анжаах төгөхгүй. Би ч хөдөөч мэднэ, хоточ мэднэ шүү. Хин Би дөхий. гэрлэгч үү танд өгнө. За окей. Мөн чи Малинда гэдээ бүр ингэж баг ховдоосоо хөөгдөд ирэх. Нөө хата юу шошоод дөрөв. Ингээ ойлоос уулж санал өгсөн чи босоод ирсэн. Үеж жаач хамаагүй тэгэл босч ирээл тэгэл амьдрна. За. Баярлалаа мэдөө. Тийм ээ. Би чадна. За. Би ч гэсэндээ амьдрна. За би 10 хүүхдтэй ярина. Мөн намайг санал өгч. Анжгаа тэр ард аюу шиг өшөөд дөр ойлгох үед би ингэж бодсон заа. Амьдрал тэмцэх үе яхад тэсэх үе байд юм шүү гэрлээ мэн гээд. Би ч гэсэндээ Ардаа юу шошоод ардтай гэрлээ гэдэг. За мөгийн санал өг. За би хаалгаасаа түгчээрээ гээд номцч түг. Араа үгтэй чаа. Анжгаа нүгэ. Би 10 хүүхдтэй намайг өгөх гэсэн шүү. би сургуулийн цэвэрлэг чих үе яахч бүрэгтэй болох цаг байна гэж хийгээд байна. За зөв. За одоо санал асуулгын дуу Юу гарсаа. хийж байгаа вэ? Манаар Бүрэгтэй болох цаг байна гэж хийгээд байна гэж. За манай лайв гэжтэй яг одоо 772 хүн үзэж байна. Санал асуулга нь 542 хүн саналаа өгсөн байна. Сайн байна. За манай дөрөв хөтлөгчийн хэн нь илүү дасан зохицох чадвартай вэ? За та хоёр номид саналаа өгсөн тий. Та хоёрын саналыг нэмээд номоо дээр 69 хүн буюу 15% заяа. За мөөгид хинч саналаа өгөөгүй 45% буюу 10%. За анжгаа дээр би саналаа өгөөд анжгаа маань 272 хүний санал буюу 39%. За гэрлээ дээр 150 номогийн саналыг нэмээд 160 хүн буюу 36% санал өгчээ. Ингээд 272 хүний санал авч анжгаа маань хаанч биднээс илүү дасан зохицох чадвартай гэдгийг нотлогдлоо. 272 хүнтэй яг ихэхгүй гэсэн баярлаа. Ихэхтэр бөөмөн уужгаа гэсэн. Йоо. Тэгээс анжаахыг ойлгомжтой
байна дандаа энэ өнгөөр. Харин тийм ээ тийм. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 26-ны лав гарагийн яаран нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицлбор эмнэлэг болох Медипол эмнэлэг за мөн бөөрөө бүндэтэл бөөцөлийн Цистон хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3